Сайн байцгаана өнөөдрийн бичлэгээ би та бүхэнд ийм бараан гоёлын бодолтыг хэрхэн хийх үзэл болно ингээд бичлэгэнд орцгоё. Хамгийн ихэнд би сүйр бодолтой хийж бэлдсэн. Тэгэхээр эхлээд улаан өнгийн тэнэг хүмсээ ясны хэсгээрээ тавьж өгнө. Мөн эмэг хэсгийг сайд уусгана. Борс харуул өнгийн тэнэг хүмсэний доод хэсгээр уусгана. Мөн хамраа өндөрлөж өгнө. Хэрэг та cut crease бодол хийхийг хүсвэл ийм өөд аргачлыг ашиглан нүдийн зовхноос нүдний хүмсний ясны доод хэсэг хүртэл ингэж цэвэрлэж тавьж өгнө. Хэрэг та хүсвэл энэ алхмыг алхасаж болно. Миний хувьд би ийм боронзон шаргал өнгийн тэнийг зов хэсгээрээ тавьж өгсөн байгаа. Дараа нь хоёр өнгөнийхөө гол хэсгээр нь би бараан буюу хар өнгийн тэнийг нэмнэ. Нүдийн доод хэсгээрээ хар өнгийн тэнийг тавьж өгсөн. Мэдээж тэнийг сайд уусгаж өгнө. Нүдийн дотор хэсгээрээ би хар өнгийн харандаа гişиглэн нүдэд хөдөлж өгсөн. Мөн нүдийн урд хэсгээрээ баг зэргийн буудалтыг нэмнэ. Гелэн контур ашиглан контур тавина. Тэгэхээр би контур тавихдаа нүдний сүүл хэсгээсээ эхлэн тавьдаг байгаа. Нүдийн урд хэсэгтээ энэ жижиг бодолтыг хийж өгнө. Ингээд сормос маань бэлэн болсны дараагаар уруулаа биений өнгөтэй уруулын модгаар будсан. Контур хувьд би ийм боронзон сата юм контурыг ашиглан будсан. Үүнийхээ дээр дисгээр би гэрэлтүүлгээ тавьж өгсөн. Мөн хамрын гол хэсгээр мөн уруулын дээдсгээр гэрэлтүүлгээ нэмж өгöd. Ингээд өнөөдрийн маань бодол дуслаа. Та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн бодол хүртэл баяртай.